Онцгой байдлын ерөнхий газраас бэлтгэн 14 хоног танд хүрдэг онцгой байдлын цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүргэж байна. Бид энэ удаагийн дугаард гол усны осол, үерийн аюулаас өрсөн сэргийлэх нэгдсэн мэдээллийг хүргэх болно. Ингээд нэвтрүүлгийн та бүхэндээ онцгой байдлын ерөнхий газрын гамшигын шуурхай удирдлагын газрын мэрэгчлэн ахлах тэслэгч ууган хөвгөөс энэ талаарх мэдээллийг тодруулъя. Ер нь он гарсаар улсын хэмжээнд хичнээн удааг одоо усны дуудлага бүртгэгдсэн байна. Иргэд маань бас ямар шалтгаанаар эндэж байна вэ? За, он гарснаас хойш улсын хэмжээнд нийтдээ усны ослын 75 усны ослоор 75 хүн насаа алдсан. За үүний 18 нь бол бага насны хүүхэд байгаа юм. За онцгой байдлын байгууллагууд ирсэн нэг дуудлага мэдээлэл статистикаас товч мэдээлэл хүрэхэд ер нь сүүлийн 5 жилд усны ослоор нийтдээ 567 хүн насаа алдсан байгаа. За энэ нь бол нийт аюул төзөөл ослын улмаас насаа алдж байгаа хүмүүсийн талаас илүү юу 54% эзэлж байгаа. За мөн энэ сүүлийн жилүүдэд усны осол жил дараалан өсөж байгаа ийм харамсалтай төв зураг гаргаж байгаа. Тухайлх юм бол 2019 онд 93 хүн, 2020 онд 116 хүн усны ослоор амнасаа алдсан бол 2021 онд 138 болж өссөн байна. Тий. За шалтгаан нөхцлөөр нь хангалаад үзэхээр ерөөсөө дийлэнх хувь нь юу 70 орчим хувь нь аялал зугаалга амралтаар явж байхдаа усны ослож шийдсэн. За нэг 20 орчим хувь нь бол тээвэр хэрэгслийн жолооч нар гүүр гарамгүй газраар зорчиж яваад эндсэн байгаа. За нэг 6-аас 7% нь санаатаагаар буюу амиа оролтын шалтгаан. За 2% нь ажил үргээ гүйцэтгэж явахдаа энэ хөдөлмөрийн аюул байдлын дүрмийг сахиагүйгээс болж осолцсон ийм шалтгаан нөхцөлтэй да. Ер нь усны ослоор одоо иргэд маань өөрсдийн хайхрамжгүй санамсаргүй байдлаар эндэж байна гэдгийг тоо статистик баримтаас бас харж болохоор юм тийм ээ. Цаашид ер нь одоо энэ 8 дугаар сарын хувьд цаг агаарын хувьд ер нь ямар байхаар байна? Гол усны төвшин нөхцөл байдал ер нь хэр байна вэ? За цагуурын байгууллагаас манайд дээр ирүүлсэн мэдээлэл бол энэ оны 8 дугаар сарын үржилсэн мэдээгээр за говийн нутаг, Зүүн аймгийн нутгуудаар бол олон жилийн дунджаас дулаан, үе их таалах, за олон жилийн дунджаас мөн ахиу хурд унцрах ийм төлөвтэй байгаа. За энэ ууларх нутгуудаараа ч гэсэн олон жилийн дунджаас дунжийн орчим дулаан байна. Ер нь цаг агаар бас тийм их онцгой юугүй олон жилийн дунжих орчим байна гэсэн ийм мэдээлэлтэй байна. За тэгээ хур бороо багтай бас дулаан байгаад ирэхээр иргэдийн маань бас энэ гол усаа дагсан энэ амралт зугаалга бас буурдгүй ихсэх хандлагатай. Энэ иргэдийн амралт зугаалга удирч дуусаагүй байна. Тий. За ялангуяа зүүн аймагуудын нутаг, говийн аймагуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хурд унцарна гэж байна. Энэ тухайн бүс нутгийн одоо газар зүйн онцлог хөрсний хүчээс шалтгаалаад гинти хадраараа хурд унцны үед бол богино хугацаанд маш эрчимтэй үерүүлдэг ийм онцлогтой байна. Тэгэхээр одоо иргэдэд анхааруулж хэлэхэд аюул зугаалгаар холойрын зам зорчихдоо энэ цагуурын байгууллага, онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа анхааруулга сэргийлүүлэг тухай бүр дагаж мөрдөх мэдээлэлээс авч явах хэрэгтэй. За тэгээ бага насны хүүхэд ойр дотны хүмүүстэй тав хараалтаа судруулахгүй байх хэрэгтэй. За тээвэр хэрэгслийн жолооч нар маань бол холойрын зам зорчихдоо энэ цаг хожих зам дорчлох зорилгоор гүүр гарамгүй газраар холморон гаталдаг. Энийгээ бас анхаарах хэрэгтэй. Ер нь бас таны үгэнд бас дурдглаа. Он гарсаар үер усны нөхцөл байдал бас ямар байна? Гинтийн одоо байдлаас болоод үер буух ийм нөхцлүүд бүрдэж байна. Иргэд маань бас аюул зугаалгаар яв санамсар болгоомжгүй байдлаас гинтийн одоо үер усанд автах ийм тохиолдлууд бас үүсэж байгаа шиг байна. Тийм. Одоо энэ оны 7 сард Сүхбаатар аймгийн Мөнх хаан суманд малдаа явж байсан нэг иргэн гинти хадраар тарж ханаас алдсан ийм хэрэг гарсан. За 6 сарын дундуур Хархан аймгийн Эрдэнэмандал суманд бас гинти хадраараа хүчтэй мөндөр орж 16 айл үрт нэрвцэн. За нэг иргэн малдаа явж байсан, нэг иргэн бас ханаас алдсан ийм харамсалтай тохиолдол гарсан байна. За мэдээлэл бол одоо бүхэл төрлийн хэвлэл мэдээлэл хэрэгслээр одоо хөдөлгөөний эргүүлүүдээр дамжуулаад хүргэж байна. За сум орон нутгийн зүгээс одоо 2021 оноос эхэлсэн үер уснаас үрсэн хамгаалалт аюулны хүрээнд бол бүх тээврийн хяналтын зүгүүдээр ч иргэдсэн мэдээлэл тарааж хүргэж байгаа. Гэвч иргэдийн маань анхаарал болгоомжгүй хайхрамжгүй байдал бол хамгийн их нөлөөлж байна. Онцгой байдлын байгууллагад ирж байгаа дуудлага мэдээлэл хараад ахтал одоо тэр аймаг суманд их байна, тэнд нь бага байна гэсэн тоо бол ер нь хэлэхэр болцсон байна. Одоо ер нь иргэдийн амралт зугаалга айлж жуулчдэр нь дотоод айлж жуулчлал ихсэн талбайтгаар ерөөсөө Монголын бүхэл томоохон гол мөрнөрүүд төр энэ асуудал гарч байна. За тэгээ хүн амын нэгтрэл суурьшилтайгаа холбоотойгоор хамгийн их нь бол энэ Улаанбаатар хот орчимд туулгалт гарч байна. За одоо энэ аялал амралт зугаалгаар явж байхдаа хамгийн ихний нэгдүгээр шалтгаан нь архит арс согтуулахын дааны асуудал байна. За согтуулахын даа хэрэгэлсэн бол өөрийгөө хянах чадваргүй болно, ойр дотны хүндээ анхаарал тавих, за бага насны хүүхдэд тавих хараан суулрна нэгдүгээр шалтгаан энэ байна. За дээр нь энэ гүүр гарамгүй газар гол мөрөн гаталдаг асуудлууд байна. За сүүлийн жилүүд бас нэг анхаарал татж байгаа нь энэ зориултын бус стандартын бус зайв хөвөгч хэрэгсэл, за энэ хийлдэг гуцаар усанд орох ийм тохиолдлууд гэсэн. Үүнээс бол үүнтэй холбоотой ослууд бас нэлээд нэмэгдэж байгаа ийм хандлагатай байна.
Саяхан хэдийн 7 сарын 31-ний өдөр Хинтээ аймгийн Баян сумын гүрмийн нууранд бага насны 2 хүүхэд 4 настай 5 настай 2 хүүхдийг хийлдэг гуцсан дээр хүсэнд хөвүүлж хагаад эндсэн бас ийм харамсалтай ярих гарсан. Залуу найзууд яаж нэгэндээ ингээд сэлж харуулж байна. Би бол усанд одоо маш сайн сэлдэг, та нар хараарай гэд ингээд ийм асуудал үүсдэг залуучууд нөгөө залуучууд бие бинийгаа өнгөрөөж байна. Чивэл өстой мундаг сэлж байна. За ингээд найз хөл алдажээ. Хөл алдаад одоо аврах эргүүд хийж явсан одоо манай 105 дугаар ангийн бүлэг маань одоо аврах ажиллагааг явуулах гэж байна. За хэсэг бүлэг нөхдүүд маань одоо бөөнөрөө сууж агаад усан сэлхийн усанд ус галанд ам гардаггүй гэдэг энэ жишээ бол та бүхэнд харагдаж байна. Анхны тусламж үзүүлсэн бол биеийн байдал нь маш хүнд байна. За тийм учраас агаарын хөлгийг нисдэг тэргийг нааш нь дуудсан байгаа. За нисдэг тэргийг хүлээн авах тухайн аврагч бол одоо ингээд тухайн бүлэг дээр ажиллагаа аврагч маань тухайн хөлгийг удирдах чиглүүлэх ийм бас одоо чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй байдаг аврагч нар. Манай нэг одоо бүлгийн аврагч маань тухайн одоо агаарын хөлгийг одоо буулгах талбайг тухайн нөхцөл байдалд тулгуурлан сонгосон байна. За тэгээд одоо нисдэг тэргийг хүлээж авахд бэлэн болсон байна. Ингээд нисдэг тэрэг маань амжилттай газарч байна. Тухайн иргэнийг дараагийн шатлалын эмнэлэг рүү яаралтай авч явах ажиллагааг үзүүлэх юм байна. Дараагийн эмнэлэг рүү маш яаралтай нисэж амжилттай аваа явуулаа. Онцгойлын байгууллагаас гол усны ослоос урьдчилан сэргийлэх одоо хүрээнд гол усны ойролцоо одоо завт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн арга хэмжээг бол тогтмол өдөр бүр бол улсын хэмжээнд өрнүүлж байгаа. За энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 11 дахь жилдээ бол завт эргүүл 6 дугаар сарын 10-наас хойш эхэлж ажилласан. Ер нь одоо энэ 6 дугаар сарын 10-наас хойш эхэлж ажилласан завт эргүүлийн маань хичнээн удаагийн дуудлагаар хичнээн хүний амь насыг бас аварсан байгаа. За одоо 6 сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 37 удаагийн дуудлагаар ажилласан. Тэрнээс нийт 61 хүний амь насыг аврах хамгаалсан байна. Энэ одоо 61 хүний маань хичнээн одоо хүүхэд байна. Ер нь ямар шалтгаанаар иргэд маань гол усанд эндэх осолдох тохиолдол гарч байна? Энд чинь одоо яг хүүхдийн тоо гэдэг юм бол нэг 16-аас 17 хүүхэд аварсан. Энэ хүмүүс эндэж байгаа осолдож байгаа тохиолдол маань да голдуу амралт зугаалгын цагаараа агтар хэтрүүлэх хэрэгснээс болдог. Хүүхдүүд гэдэг юм бол эцэгчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж голдуу осол гардаг. Ер нь одоо энэ эндсэн хүн одоо ер нь нийт одоо усанд бас хичнээн одоо хүн эндсэн байгаа. Та бүхэн маань одоо буцалтгүй нэрвэтийг бас гаргаж цагдаагийн байгууллагад хөдөлгөж өгдөг шүү дээ. Ер нь эдгээр иргэдийн маань хувьд бас ямар шалтгаан байна? Дээрээс нь одоо иргэдийн төрөний таны хэлгээр анхаарал болгоомж байдал бага насны хүүхдээс гадна бас нөлөөлөх шалтгаанууд юу вэ? Одоогийн байдлаар нийт нэг 19-20 орчим буцалтгүй нэрвэттэй байна. Тус дуудлагаар ажиллаж байгаа хугацаанд. Энэчээс голдуу найз нөхдөр явж байгаад архитын цогцорлохонд хэтрүүлэх гэснээс болдог. Хүмүүс өөртөө усан сэлж чаддаг гэж бардсны улмаас бас голдуу хөл алдаж усанд их осолж байгаа. Ер нь юунд анхаарах шаардлагатай вэ? Иргэдийн маань хөл хөдөлгөөн ер нь ямар цаг үед илүү их хөл хөдөлгөөнтэй байна гол иргүүдээр? Гол иргэдээр хөл хөдөлгөөн гэдэг юм бол ерөнхийдөө бол ажлын өдрүүдээр орой 5-аас хойш амралтын өдөр гэх юм бол өглөө уус орой тодорхой. Голдуу нар хурдгшин сайхан дулаах өдрөх юм л тэгэл хүмүүс ихтэй байдаг. Стандартын бус хийлдэг зав болон хийлдэг матрас байдаг шүү дээ. Тэрийг иргэд ашигладаг. Тэрийг манай затрүүлэр явж гисэн анхааруулж хилдэг боловч нэг төдийлэн чинь сайн тоодгүй. Бид нар өөрсдийнхөө юмор явж юм те. Өөрсдөө аюул хараа хяналттай байгаа юм чи бид өөрсд чадна гэсэн бардам байгаад учраас тэрнэр аюул өөрсдөө алддаг. Тэрийг өөрсдөө тухайн үед найз хот хамт олноор явж байгаа юм чинь үл оошоос нэг тоохгүй заавал нэгнийгээ алж нэг тийм муу юм тохиолдож хүмүүс голдуу ухамсартан юм суудаг. За манайх ерөнхийд 2 бүлэг явдаг цав тэрүүлэр. Үндсэн бүлэг буюу яг тус өдөр ээлжин гарч байгаа бүлэг. Мөн бэлтгэл бүлэг байгаа. Тэр нь болохоор өмнөх өдөр үндсэн бүлэг үүсгэхэд дараагийн өдөр нь дахиад цав тэрүүлэр бэлтгэл бүлэг явдаг. Үндсэн бүлэг нь одоо Баян зүтрийн 20 дугаар хороо хар усны хороос доошоо урсаад маршлинг хүртэл. Маршлинг гүрнээс доошоо сонсголонгийн гүртэл манай бэлэг бүлэг явдаг. Ингэж хувааж авахгүй болохоор газар нутгийн хувааж авахгүй бол яг дуудлага хооронд явахад айгүй цаг хугацаа халддаг.
Одоо бид нар чинь бүр хаавс нэртэл харуулсан тухайн тийш очсон л энэ ч дуудлах ирлээ гэдгээд бид нар замаараа ингээд явхад туулах зам нь айгүй тийм хэцүү. Нэг шорон зам очсон. Тэгэхгүй бүр заваараа явах нь бид хамаагүй хурд явах ч гэдэг. Тийм ээ. Одоо энэ чээс доошоо Марсын гүрэн дуудлах ирлээ бид шууд машинтайгаа л хөдлөөс авахгүй. Энэ хугацаанд бас нэг асуудал юм гардаг. Нэг хүмүүс нь дуу тохиолж явж хахад зарим нь зам хөндлөг хасч явах. Хажуугаар нь дуу тохиол та машин явж хахад хас зарим нь хасчаад зарим нь болохоор шууд замаа тавиад өгчдөг. Асуудлууд бол их байдаг. Ер нь ингээд мэдээж асуудлууд маш их байна. Иргэдийн маань бас ухамсар өөрсдийнх нь бас хайхамжгүй байдлууд байна. Юу гэж илүү уриалж хэлхийг зөвлөдөг вэ? За ерөнхийдөө бол бидний өгж байгаа сэрэмжлүүлэг зүйл бол өөрөөс нь аюулаас болгоомжл бага насны хүүхдүүдэд хараа хяналтгүй битээ гол руу оруулаарай. Архин цогцлуулганд хэрэгэлсэн үедээ гол руу битээ ороорой гэсэн анхаарлууд их өгдөг. Мөн стандартын бус хийлдэг зав матраасан дээр битээ гол руу ороорой. Наа чи стандартын бус наад зулж хүн эндэж байгаа шүү гэдэг юм байнгын мэдэрч авдаг. Бороо орсны дараа усны төвшингийн тэгсдэг нэмэгддэг тий. Энэ бас одоо та бүхнийг үүрэг гүйцэж байгаа завтэргүүд ажиллаж байгаа энэ хугацаанд нөгөө эрсдэх хяналттай шүү гэдэг самруудыг бас байршуулдаг штэ. Ямар газар илүү одоо иргэд маань эрсдэд байна, эндэд байна гэдэг тал дээр. Тий. Одоо яг бид нар сэрэмжлүүлэх самар гэдэг зүйлийг голдуу хүн ослдог, эрсдэх газруудаар байрлуулсан баг. Баян зүтргийн 20 дугаар ороноос хаваад одоо доошоо энэ хүртэл одоо энэ баян гүүр хүртэл гэдэг хэлний нийтээр 7-ог байрлуулсан гэж жишээтэй. Одоо энэ доошоо явлаа гэхээр бас мөн адил дүүр хэсэг газруудаар хүн аль их цугладаг, хүн ордог газрууд дээр анхаарал самруудыг 23 удаа байрлуулж өгсөн баг. Яг одоо юу гэдэг ослын голомтод дуудлагаар ажиллаж байна. Дээрээс нь ингээд завтэргүүлэр үүрэг гүйцэж байна. Иргэдэд маань юунд анхаарах хэрэгтэй байна? Сэрэмжлүүлэгийн үүдээс илүү. Иргэд маань өөрсдөө аялал зугаалаар явж хугацаанд ойлгох бага насны хүүхдүүдэд хараа хяналтайгаар тийм ээ мөн архин цогцлуулганд тааруулаад мэдээж хүн зугаалж найсгахад явуулгүй л явах. Гэтэ архин цогцлуулганд хэрэгэлсэн үедээ гол ус руу орохгүй л байх хэрэгтэй. Мөн стандартын бус хийлдэг зав матрас гэх зүйлийг битээ ашиглаж ус руу орооч л гэж хүсмээр байна. Урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гол усны ойролцоо амар зугаалгатаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Ард иргэдэд архи сотруулганд хэрэгэлсэн үедээ гол ус руу орохгүй байхыг анхааруулж байна. Бага насны хүүхдийг голын иргэд дагуу хараа хяналтгүй тогтоох байхыг анхааруулж байна. Жолоостой автомашинтайгаа зорчих үедээ гол ус гарахдаа баталгаатай зам гарцаар гарахыг анхааруулж байна. Гол усанд эндэж байгаа иргэдийн дийлэнх шалтгааныг согтуугаар одоо гол усанд орсон бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын иргэд тоглуулсан зэрэгээс үүдэлтэй байгааг аврагч алба хаагчид маань онцолж байна. Тиймээс иргэд та бүхэн амарч аял зугаалгахдаа аюулгүй байдлаа сайтар хангаж бага насны хүүхдээ хараа хяналтаа сайжруулж иргэн бүр, өрх бүр өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангахыг дахин анхааруулж байна.